Ер нь одоо чинь олон улсын зах зээл дээр ингээд нөгөө нефтийн үн өсөхөөс өмнө манай одоо тун импортлогч компаниудын нөөц бол хангалттай байхгүй. Гэтэл ядаж тэр нөөцийнхөө одоо хэмжээнд зах зээлийнхаа одоо тэр үнийн нэмэгдэлийг аль болох уян хатан тийм ээ зохицуулт хийж нэмэх ёстой байдал чинь шууд одоо шатхууны хомсдол бий болох замаар тэгээд иргэдийн эрэлт одоо хэрэгцээн дээр тоглосон үнийн өсөлтийг бий болгох гэж оролдож байгаа нь өөрөө бол зах зээл биш л дээ. Тийм. Тэгэхээр энэ бол одоо нэг шудраг өрсөлдөөн гэж яриад байдаг шүү дээ. Тэр одоо арга замаар явж байгаа юм асуудал биш. Энэ бол цэвэр монопол байдлаа ашиглаад одоо иргэд тийм аж ахуйн нэгж байгууллагуудыг хохироосон ийм үйлдэл явуулж байна гэж харж байгаа. Тийм учраас энэ дээр бол нэлээд хатуу хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Зүгээр ерөнхийдөө бол өнөөдөр олон улсын зах зээл дээр тэгвэл эсрэгээр ингээд нефтийн үн буурахаар шатхуун импортлогч нар яагаад гэвэл шатхууны хүнээ буулгадаг юм. Тийм. Өсөх сургаар л ерөөсөө хэд дахь өсгөл явчихдаг шүү дээ. Тэгвэл үнэхээр зах зээлийнхаа тэр эрэлт нийлүүлэлтэн зохицуулсан одоо улсын зах зээл нефтийн нэг баррел нефтийн үн буулаа гэхэд тийм ээ одоо шууд $100-оос доошоо орлоо гэхэд яг тэр одоо хувь хэмжээгээр манай одоо нефтийн импортлогч нарын одоо жижиглэнгийн үн буурч байдаг. $100-оос дээш гарлаа гэхэд тэр хувь хэмжээгээр жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж идэг. Ийм шудраг байх юм бол ярих юм байхгүй шүү дээ. Харамсалтай нь өсөхөө хүрэхээрээ зэрэг одоо маш хурдтай өсгчөөд бууруулах бол дандаа мартчихдаг шүү дээ. Хөөний орлогын татрын нэмэгдлийг сүйдсэн зарим дөрвөн орчим үеийн албан ирсэн зарим асуудлыг хэлцүүлнэ гэж планеруудаар ярьжсэн л дээ. Энэ татрын нэмэгдлийг одоо Валютын сангийн юу гэж очих гэдэг энэ дээр. Гэхдээ олон улсын валютын сан гэж юу юм? Ямар байгууллага? Олон улсын валютын сан гэдэг чинь төр биш шүү дээ. Тийм. Зүгээр нэг одоо дэлхийн улс орнууд очиж дандаа л одоо ядуурлыг бий болгож яадаг, хомсдлыг бий болгож яадаг. Тэрүүгээр далиндуулж одоо мөнгөтэй том одоо хэрэглээт улс орнуудын хэрэгцээг хангах ажлыг хийж яадаг ийм л байгууллага шүү дээ. Үүнд бол манай тэрээд юу хийсэн? Ямар гавьт ямар үйл хийсэн? Хэдэн доллар зээллээд. Тэгэд уул уурхай дээр тавих тэрийн хяналт шалгалтаа сайжруулад явах юм бол олон улсын валютын сангаас өгч байгаа хэдэн долларыг авсан ч аваагүй ч Монгол төр өөрөө аваад явах чадвартай шүү дээ. Тэгэд энэ боломжоо зөв тооцож харахгүйгээр дандаа ингээд гадны одоо байгууллагууд шүтсэн ийм байдлаар явж болохгүй нэг гэдэг. Хоёрдугаар нь өнөөдөр олон улсын валютын сан гэдэг энэ сангийн нэрээр энэ одоо 7 өдрийн татвар нэмжээ. За тэгээд одоо бусад янз янзын одоо төр өөрөө шийдэх асуудлаа олон улсын валютын сан гэдэг байгууллагаар заалгаад яваад байна гэдэг. Энэ бол тэгвэл энэ яах гэж олон болсон. 16-нд яах гэж тэр одоо мөрөв хөтөлбөрийг одоо санаач ажиж төвшүүлсэн тийм. Тэгээ 16-нд төвшүүлсэн мөрөв хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй бол энэ их хуралд харах хэрэгтэй шүү дээ. 65-аас суучгаад тэгээд одоо их хурал дээр шийдвэр гаргаж чадахгүй тийм ээ бодлого хэрэгжүүлж чадахгүй сууж яана гэдэг бол одоо хариуцлагын дээд хариуцлага үст одоо өөр юу гэж тайлбарлах юм бэ? Хувийн орлогын авах хөтөлбөрийн нэмсний 40 гаруй тэрбум төгрөг орлого олно гэж тооцож байгаа. Гэтэл одоо зарим татрын импортлогч, танхимын импортлогчдод одоо зүсэг эцэгэл нэг яг ерөнхийдөө жишээ нь зүгээр юу гэдгийг нэг 40 тэрбум 50 тэрбум төгрөгийн орлого олохын тулд иргэдийн одоо нуруунд дээр очих хажмыг байгууллагын нуруунд дээр очих ачааг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийднэ гэдэг нь өөрөө одоо төрийн бодлого харалган байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд саяханд бид маргачлал 55 тэрбум төгрөгийг юун зархаа мэдэхгүй тийм ээ. Тэгээд тэрийг төрийн албан багш нар нэг удаагийн 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламжуулаад өгөө үсттэй тийм. Тэгээд наад мөнгөө тэр дутагдаад байгаа их усрт үр дүнтэй юмд ашиглалаа. Наад мөнгөө тэр хүүхдийн дутагдаад байгаа их усрт өгөлдөө. Яг бодит хэрэглээг нь тэр зорилт бүлгээ зөв онсон, байгаа зөв онсон тэр одоо мөнгөний бодлого явуулаач гэдэг шаардлагыг арсланы зүгээс удаа дараа тавьсан. Харамсалтай хүлээж аваагүй шүү дээ. Нөгөө 300 мянгаас одоо яг юу үлдсэн? 300 мянган төгрөг авсан гэд хинд ямар юм наалдаг тийм. Тэгэхээр ийм харалган байж болох. Тэгээд 17 оны давсан орлого 490 тэрбум төгрөгийг юунд зарч байна? Тийм. Хоёрдугаар тэгвэл яг өнөөдөр нэг зүйлийг бодитоор харъя л дээ. Одоо ингээд гадаад зах зээл дээр одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүний үн өсөд байна. Бараг зарим нэгэн бараа бүтээгдэхүүний түүхийдийн үн бол 4-5 дахин өслөө шүү дээ. Тэгэхээр энэ өсөлтийг хааш нь юунд зарцуулаад байгаа юм? 16 оны одоо 8 сард би одоо хэрэг буруу санааг бол
Монгол Улсын гадаад өөр авлага одоо 22.5 тэрбум доллартай тэнцэж ирсэн. Сая одоо энэ 9 сарын байдлаар гадаад өөр авлага маань 24.9 тэрбум доллар. Нөгөө Чингис фондын тэрбум 500 сая долларыг 5-6 жил олиг болтол одоо муулж яриллаа шүү дээ. Тэр мөнгийг баг 2 нугалсан хэмжээний мөнгө одоо 2.4 тэрбум долларыг нууцаар зарцуулсан байна. Юунд зарцуулва? Тэ? Тэгээ нөгөө 16 оны мөрөдхөр дээр нөгөө өрийг өрөөр дарахгүй гэж амлаад байсан. Сая евро бондын зээлийг өрөөр дарж, бонд усгаж өрөөр дарлаа. Сая Чингис фондын 500 саяыг бөөн ёслол хүндэтгэл болоод бөөн реклам болгоод тэгээд мөн л бонд усгах замаар гадаадын зээл тусламжийг ашиглах замаар л төлөлөө шүү дээ. Тэгээ өрийг өрөөр дарж байгаа энэ одоо асуудал нь эдний эрх баригчдын одоо амлалтыг биелжиж харах уу? Эсвэл одоо эдгээр ард түмний хуурсан үйлдэл нь одоо ингэ үргэлжлээд явж байгааг харах уу тийм. Монголын сангийн доторх хөнгөлөлтөөр тэгэл өнөөдөр маш олон доторх хөнгөлөлтүүд чинь одоо бизнес эрхлэлтийг их хурлын гишүүдийн одоо гадаад ажил хүч оруулж ирж байгаа тийм ээ нөгөө татвар байдаг шүү дээ. Гадаад ажил хүчнээс авдаг татварыг чөлөөсөн тамхины татварыг чөлөөлж ирээд ингээд нэг бүр хэлбэл өөрсдөд нь одоо юу гэдэг юм одоо наалтж байгаа бүх татвараас хутааж байгаа шүү дээ үндсэндээ бол тийм. Тэгээд дандаа хууль гаргах замаар хуулийн одоо халахвчаар татвараас хутааж байна. Тэнд зүгээр мөрөөрөө өнөөдөр ажиллаа хийгээд амьдрахтаж явж байгаа аж ахуйн зэрэгдийг болохоор хайр найргүй янз бүрийн долооны төлөвийн татвараар дарамтлаа. Дээр нь одоо энэ долооны төлөвийн татвар чинь бол зүгээр л одоо тийм нэг өнгөн талдаа харагдаж байгаа хэлбэр шүү дээ. Одоо энэ бензин шатхууны үн өснө гэдэг чинь суур үн хөдөлгөөл гэсэн. Юу нөгөө татвар тийм. Урал будаа мах бүх юмний үн өссөн шүү дээ. 330 сумаас мах төс өрн газар ирэхдээ юугаар ирдэ? Машинаар ирдэг шүү дээ. Бензинийх нь үн өснө. Тэгээ тэрийг дагаад тэр шатхууны үн өснөтэй. Ялгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар л одоо өнөөдөр ард иргэдийнхаа амар амгалан байдлыг хангаж ард иргэдээ сайхан одоо амьдруулж байгаа бол энэ шиг бодлого байхгүй л дээ.